тухайн гэр бүлийн байдлыг буруу бүртгэсэн талаар ямар нэгэн маргаан байхад гэр бүл бүртгэлийн байгууллага шалтгаангүйгээр энэ буруу бүртгэлийг засварлахыг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн иргэн шүүхэд хандаж хүсэлт гаргана. Ингэхдээ тухайн иргэн өөрийн харааны шүүхэд нэхэмж хүсэлтээ гаргах бөгөөд хүсэлтэнд ямар байгууллага, ямар учраас буруу бүртгэгдсэн болоод буруу бүртгэгдсэн байдлыг яагаад өөрсдийн хүсэлтээр залруулах хийж болохгүй байсан талаарх тайлбарыг хэрэгт хавсаргаж нотлох харамтаар шүүхэд өгнө. Үүний дагуу шүүх уралдаан явагдаж энэ тухайн асуудлыг шүүхийн шийдвэрээр эцлэн шийдвэрлэнэ.